Yo guys, за юу яцгаана? Та бүхэн дараагийн бичлэгээр уулзгаад бэлэн болоод байна. Та бүхэн бүгд thumbnail харж одчихсан байх гэж би бодож байна. One Piece юу болоод байна? Цувралын 3 дахь дугаар эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр би амлсан ёс руу та бүхэнд Aokiji-гийн талаар ярьж өгөх болно. За, Aokiji-гийн талаар өнөөдөр юу ярих гэж байгаа юм бэ гэхээр Aokiji тун удахгүй манга дээрээ өгөх болно. За, ягаад өгөх талаар одоо ярих гэж байна guys. Тэгэхээр ярих юм нь юу их юм гэж байгаа те? Манийга дэмжиж дор байгаа зэрэг лайка дараад бас комент бичээд subscribe үлдээгээд өгөрөө guys. Subscribe дараагүй одоо л 70 дүү байгаа юм бэлээ. Бас цөөрцөн байна guys. Тэг хідүүлээ дараад манийга хурдхан шиг 100 мянга хүрэхэд тусалцгаая. За олон юм ярилцлага хэдүүлээ шууд бичлэг рүү орцгоё тийм ээ. За тэгэхээр Aokiji үхэн гэсэн тий. За үхэн гэдэг талаар ярих юм нь Aokiji-гийн талаар хэдүүлээ жоохон ярьцгаая тий. За Aokiji-г хувьд бол One Piece дээр хизээ гач ирдэг вэ гэхээр яг Тэнгэрийн арал руу Лупи багийнхантайгаа яваад Энелийг ялаад тэгээ буцаж хүчрээд тэгээд Энес лобби руу жоохон орохын яг өмнөх хэсгээр Аокiji гачирдаг. Яг нуурны ажид гачирдаг. Тэгээд Аокижиг анх нэг адмирал гэдэг мэдэхгүй байсан чи Робин хараад шууд айгаад эхэлдэг. Тэгсэн чинь Робин руу Aokiji ерөнхийдөө дайраад хөлдөөгөө аждаг байхгүй. Тэгээ Лупи нэг эсрэг нэг тулдна гэд багийнхтайгаа явуулаад үлддэгч мэдээж хэрэг тухайн үеийн Лупи бол маш сул дорой байсан, хаки гэдэг зүйлийг мэдэхгүй байсан. Тийм учраас шууд маш хурдан ялагдчихдаг. Тэгээ хөлдөөд орхигддог. Тэгээ Aokiji-гийн хувьд угаасаа амар сайн сэтгэлтэй дүр байсан. Тэгээд ч одоо Лупигийн өвөө нь Aokiji-гийн одоо яг номын багш байсан учраас Aokiji Лупиг амьд үлдээгээд явдаг. Би өвөөч чинь маш өртөө гэж хэлээд. За тэгээд тэр үеийн Aokiji байгаа. Дээрээс нь Aokiji Робиныг барих ёстой. Дээрээс нь Лупиг хүртэл барих ёстой. Тим байсан мөртлөө хоёр ч удаа бүр нэлээд олон удаа л одоо амьд гаргад хоёр ч удаа амьд гаргадаг байхгүй. Тэр нь болохоор Лупи CP9 буюу одоо CP9-тэй тулдаад дийлснийхэн дараа Aokiji Робинтэй ирээд ярьдаг. Тэр үед ягаад Робиныг барьж болоогүй юм те? Ягаад Лупигийн багийнхныг барих гэж болоогүй юм те? Тэгдэггүй тийм үйл гаргадаггүй. Aokiji ер нь гачрах болгондоо маш сайн зүйлийг хийж явдаг. За тэрний дараа болохоор та бүхэн мэдхээр Marineford гачирдаг Aokiji. За тэр үед албан ёсоор яг усан цэргийн адмирал гэсэн цолоор гачрээд Kizaru, Aokiji тэгээ дээрээс нь Magma буюу Akainu гачирдаг. Энэ гурав гачрээд дийлжшгүй 3 усан цэргийн адмирал хамгийн том хаан. Тэгээ шууд одоо White Beard буюу цагаан сахалтын довтлохооныг зогсоогоол эхэлдэг. Лупи дайрдаг. Гэтэ Лупи энэ гурав руу дайрсан биш зүгээр яг булдах гэж албаар нөгөө нэг Aokiji хөлдөөгөд тэр нөгөө Лупигийн барьжсэн модын ингээ хөлдөөгөө тэрийг ингээд хөлөөрөө шүлж жагаад зүхтах гэж оролцдог. Гэхдээ Kizaru төшөглөө тэгээд энэ тулаан ингээд ерөнхийдөө Лупигийн ялагдлаар өндөрлөлдөг тийм үү. Тэгээд Aokiji ерөнхийдөө энэ үеэс ахуулаад Marineford дуусны дараа Флит адмирал байсан Сингоку өөрийнхөө Флит адмиралынхаа суудлыг Aokiji би үлдээмээр байна гэсэн саналыг тавьдаг. Гэсэн чинь мэдээж хэрэг энэ дээр бол Akainu дургуутсан. Akainu яг өөрөө Флит адмирал болохыг хүссэн. Тэгээ энэ хоёрын дунд тулаан болдог. Тулаан болсон нь одоо хургандаа гараагүй ч гэсэн те тулаан болсон газар буюу Панк хазард нь Лупигийн яг дараа нөгөө нэг тайм скип 2 жил тайм скип хийгээд ирсний дараа Панк хазард руу яг загсан үний арлын дараа явдсан шүү дээ. Тэгэд Панк хазард жоохот тэр хоёр арал бол тэр чигээрээ нэг нь юм галлан магма болцсон, нөгөө талд нь ингээ мүс болцсон байдаг те. Тэр амар тулаан болсон байгаа юм шиг ер нь бол. Тэгээд энэ дээр ч гэсэнтэй Aokiji гинт гачирдаг тийм үү. Панк хазард гачрээд Смокерт бүр анханаас найзд байсан учраас Смокерыг Doflamingo-гоос авардаг. Тэгээ энэ мэтчлэн Aokiji сайн зүйлсийг явдаг. Тэр ч байтугай фильм Z дээр хүртэл Aokiji гачрээд Лупигийн тэр нон Лупи руу дайраад дээрээс нь тэр нэг магма ингээд тесрээд уулнаас ингээд магма бууж ирж хахад тэр үед хүмүүсийг авардаг. Лупигийн багийнхныг хүртэл аврахад тусалдаг. Энэ мэтчлэн Aokiji өргөл сайн зүйл хийжсэн тийм үү. Тэгтэл сүүлд яасан бэ гэхээр Aokiji Blackbeard буюу хар сахалтын багт орцсон байсан. Энэ угаасаа гайхамшигтай сонь тохиолдол тийм үү. Бүгд угаасаа хар сахалт руу багт ороход нь Aokiji яагаад ийм шийдвэр гаргасан юм? Магма буюу одоо яг Akainu-д ялагдаад усан цэрээс гараад тэгээд ийм шийдвэр гаргах ч уу гэж бодсон. Тэр нь бол маш одоо гайхалтай жүжиг болж таарсан. Та бүхэн X-Drake-ийг мэднэ те. Kaido-гийн юун дээр гачирхэд X-Drake-ийг бүгд Kaido-гийн багийн Tobiroppo буюу одоо яг тэр нэг Kaido-гийн бас нэлээд том далайн дэрэмчтийн багийн нэг гэж бодож исэн чинь мань хүн усан цэрэг болж таардаг. Жишээ нь бүр нууц бүглэгмийн усан цэрэг. Тэгтэл Aokiji бас яг энтэй адилхан зүйлийг хийж байгаа гэж ажиглагдж байгаа байхгүй юу guys. За тэгэхээр одоо гол яриалга оръё. Одоо энэ Aokiji түүх экскурс яриалга орохгүйгээр гол яриалга оръё. Тэгэхээр Aokiji-гийн хувьд гэх юм бол үхэн.
Ягаад өгөхгүй гэдэг талаар та бүхэнд ярив. За Aokiji-гийн дүрийг болохоор Oda Sensei-гийн хувьд болохоор хинээс зохион бүтээсэн бэхэр Tante Monogatari гэдэг нэртэй Японы одоо тухайн үед 1979 онд гарч ирсэн драма байдаг байхгүй юу? Тэр драмагийн Matsuda Yusaku гэдэг нэртэй хүний дүрнээс авч хийсэн байгаа. За энэ хүний дүрийг ягаад тайлбарлаж өгж байгаа юм бэхэр Matsuda Yusaku-гийн хувьд гэх юм бол Aokiji-д ягаад адилхан гэж үзэж байгаа юм гэхээр юу тэр чигээр адилхан заяа. Тэр нэг дүр мөр одоо яг харагдах байдал адилхан. Тэгээ дээрэс нь Matsuda Yusaku болохоор Shireshi гэдэг нэртэй архин дуртай. Aokiji бас яг адилхан Shireshu гэдэг нэртэй архин дуртай. Тэгээд Matsudaгийн болохоор тамхи татдаг тамхи нь болохоор Camel гэдэг нэртэй тамхи. Та бүхэн Camel гэдэг нэртэй тамхи бараг мэдэх бах. Тэгээд Aokiji-гийн дагуулж явдаг пингвиний нэр нь болохоор Camel гэдэг нэртэй. За тэгэхээр инхээр Aokiji угаасаа Oda тэр Matsuda Yusaku гэдэг нэртэй хүний дүрээс авсан гэдэг нь тодорхой баг болчлоо заяа guys. Тэгэхээр Tante Monogatari гэдэг драм дээр болохоор яг юу гардаг, ямар түүх гардаг вэ гэхээр энэ бол тэр гол дүрийн тэр одоо Matsuda болохоор дайсны үүрлүү spy буюу яг тагнуул хийж ордог ийм дүр байдаг хөхгүй. Дайсны үүр нэг юм санагдахгүй байна уу guys. Одоо Blackbeard буюу хар сахалтын нуувчинд орцсон. Тэгээд тэр ч байтугай хар сахалтын багийн нэг ахмад болцсон байгаа тийм үү. Тэгэхээр энэ дайсны үүрэнд орсон гэсэн үг байхгүй спай хийж. Тэгээд энэ киноны хамгийн алдартай хэсэг нь юу байдаг вэ гэхээр хамгийн сүүлд Matsuda сан болохоор буудуулж нас ордог. Энэ болохоор энэ киноны хамгийн одоо main skin гэх юм уу? Хамгийн одоо epic тийм момент хамгийн алдартай хэсэг нөхгүй юу? Тэгээд буудуулж нас ордог. Тэгэхээр ойролцоогоор одоо хар сахалт өргөж буу авч явдсан шүү дээ өөртөө. Өөрөөр хэлбэл манай Aokiji-г буудаж ална гэсэн үг. Тэгэхдээ энэ үхэхэд нэг тийм тодорхой зүйл бас нэг сонирхолтой зүйл байгаа. Энэ нь болохоор хар сахал дараа нь дэрэмжтийн хаан болохын тулд Робин хэрэгтэй тийм үү? Робиныг угаасаа авах одоо бас дайн гарч ирнэ шүү дээ. Угаасаа Big Mom тэгээд Kaido дээрээс нь дэлхийн засгийн газарч Робин руу төвлөрч байсан тийм үү? Робиныг авахыг маш их хүсэж байсан. Гэвч угаасаа манай Mugiwara-гийн баг бол хамгаалаад Робиныг өгөөгүй. За тэгвэл энийг хар сахалт бас хүсэж байгаа гэдэг ойлгомжтой болчлоо guys. Тэгэхээр ягаад Робиныг хамгаалалт өгөх болно гэж байгаа. Тэгэхээр хамгийн анхаа нэг яг Энэс лобби руу явахын өмнө Робиныг хөлдөөдөн штэ ингээд тэрврээд энэ бол өөрөөр хэлбэл Робиныг хамгаалах тийм дүр зураг байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь Робины ээж нь хэлдэг та нарын ирээдүг хамгаалахын тулд бид нар бууж өгч болохгүй гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл Робиныг бүгдээрээ нийлээд хамгаалах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр Робины одоо сүүлийн шагналыг хэлээ л да. Робины сүүлийн шагнал нь болохоор 930 сая. Япон хэлэнд 9-ийг Q гэж дууддаг. Тэгээд дээрэс нь 3-ыг сан гэж дууддаг байхгүй юу? Сан бас зан гэж дууддаг. Тэнгүүд Кузан, Кузан. Aokiji-гийн яг нэг жинхэнэ нэр нь Кузан байхгүй юу? Кузан Aokiji Taisho буюу Aokiji адмирал. Тэгвэл Кузан гэдэг нэр нь яг ингэ таарч байгааз. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоохондоо тим хурдан болчихгүй гэсэндээ сүүлд нь Aokiji Робиныг хамгаалаад Blackbeard буюу хар сахалт алуулах болно. Дээрээс нь буудуулж алуулах болно. Энэ бол таамаг шүүгээ эсэё. Бүр 100% тодорхой болж байгаа мэдээлэл бол биш. Энэ бол таамаглаад хамгийн тохиромжтой болох магадлал өндөртэй таамаг нь ийм болж таарж байгаа шүү заяа. Тэгээ та нар бодоод үзэлтэй guys. Aokiji штэ тий. Тэр их сайхан сэтгэлтэй Лупиг хэд хэд удаа алж хуйтлаа алаагүй. Дээрээс нь Робиныг байнга одоо амьд үлдээжсэн. Дээрээс нь Робины хамгийн сайн байсан тэр нэг авраг биетэй Саул гэдэг нэртэй Саул байгаа шүү дээ тий. Тэр Саулыг хүртэл бид нар алсан гэж бодсон ч одоо манга дээр амьд үйж таарсан шүү дээ. Тэгээ энэ мэдчлэн Aokiji хийсэн бүх зүйл нь сайн байсан. Яг гоо сүлд угаасаа өөрийнхөө хамгийн хайртай багштайгаа буюу Лупигийн өвөө Гарптай тулддаг тий. Тэгээ энэ хэсэг бол миний хувьд амар онцгүй хэсэг байсан энэ хэсэг үзэхэд. Лупигийн яг өвөө Гарпийн нүд бол бүр амар байсан шүү дээ. Яг Marineford дээр Лупи Гарп хоёр хоорондоо тулдахад Лупи рүү тэр харж байгаа харц бол тий амар өрөвдөлтөй харцсан шүү дээ тий. Яг энэ харц Aokiji руу харж ирсэн. Яг өөрийнхөө хүүхэд чиг боддог байсан Aokiji-г. Өөрийнхөө хамгийн хайртай тийм шавны байсан учраас. Тэгээд Aokiji-г болиулах гэж ятгсан ч гэсэндээ сүүлд нь Гарпи ялагдлаар дуусдаг. Тэгээд мэдээж хэрэг Aokiji өөрийнхөө хайртай багшийг алуулахгүй тодорхой тий. Энэ бол угаасаа бас нэг жүжиглэлт байж таарж байгаа. Ягаад гэвэл хар сахалтын багт нууцаар орсон спай байж байгаа. Тэгээд өөрийнх нь хийх ёстой даалгавар байгаа. Энийг гүйцэлдүүлэл угаасаа тэр жүжигээ өргөжлүүлэх ёстой тийм үү. Мэдээж хэрэг хар сахалт бол зөвүүн гар учраас угаасаа Aokiji 100% итгэсэн гэж би л бодохгүй байна.
та нар ч сугаас бодож байгаа өстө тий. Тэгэхээр Aoki ч бол угаас сайн дүр байсараа сайн дүрээр дуусна. Тэгээ дээрэс нь хамгийн гол нь буудуулж өгөх магадлал айгүй өндөртөө. Гэтийг өнөөдөр та бүхэнд ярьж өгч байгаа шүү зайгаас. Мэж имчилгээг нь таалагдж байна. Ер нь One Piece цаашдаа юу болох талаар маань таамгуудаа өргөжлүүлсээр байх уу яах вэ? Комент сект үлдээгээрэй зөө. За манийга муусан ч байсан хамаагүй. Угаасаа маань дархлаатай бас сурцсан дөө. Тэгээд ер нь бол муулуулсаар байгаад. Тэгээд хэдүүл ямар ч сан тэгээд 100 мянга хүрцгээгээс тэгээд дараагийн имчилгээр уулзлаа. Түр баяртай. За би нэг солбож явах болно. Дараагийн имчилгээр болохоор за яг юу хийн мин гэж бол нэг амлахгүй. Тэгээд ямар ч тач нэг та бүхний бас сайн мэддэг жүжигчний талаар ярих гэж бодож байна. Тэгээд олон юм ярилгээ төлөө бичлэгээ дуусгах цаа. Энэ хүртэл бичлэгийн маань үтсэнд баярлалаа guys. Дараагийн имчилгээр уулзлаа. Түр баа.